Өнгөрсөн үйл Улаанбаатар хотын агаарын бохирдол 30%-аар буурсан зөвлөлт гарсан. Тухайлбал Голомт банк өнгөрсөн онд Чингэлтэй дүүргийн засаг даргын тамийн газар болон Ecosphere Energy Distribution компанитай хамтран 300 айлын яндан буулгаж агаарын бохирдлыг буруулахад бодит хувь нэмэр оруулсан байна. Тэгвэл энэхүү хамтын ажиллагааг үргэлжлүүлэх харилцан ойлголцлын санамж бичгийг өнөөдөр байгууллаа. Энэхүү төр хоёрын хэвшлийн үр дүнтэй хамтын ажиллагааг үргэлжлүүлэн төслийн дараагийн үе шатыг эхлүүлэхээр COP17 хурлын үеэр талууд санамж байгууллаа. Энэ хүрээнд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт агаарын бохирдлыг бууруулах, айл өрхүүдийн эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх, нүүрсэн болон бусад хатуу түвшин суурилсан халаалтын хэрэглээг үе шаттай бууруулах зорилгоор дулааны насаас болон бусад дэвшилтэд байгаль орчинд ээлтэй технологийн хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллана. Мөн түүнчлэн энэ зөвхөн агаарын бохирдол бууруулахаас гадна тухайн айл өрхийн амьдралын чанарт маш мэдэгдэхүйц нөлөө үзүүлсэн байгаа. Айлууд бага насны хүүхдтэй голцоо айлууд бол дотор агаарын чанар маш сайжилсан. Хүүхдүүд ханиад том хүрэх явдал нь багассан, цөөлсөн гэж ярьж байна. За 80 гаруй хувь нь бол эдийн засгийн бас нэмэлт хэмнэлт хийсэн байгаа. Сарын төлбөр нь 50-аас 60 мянган төгрөгөөр хэмнэгцээ гэсэн зүйл бас ярьж байгаа. Тэгээд өвлийн улиралдаа бол дулаахан үнэтэй үйлдсэн. Энэ төсөл ийм шийдлүүд ярьсны үндсэн дээр бид нар олон улсын байгууллагаас өнгөлттэй санхүүжилт авсан байгаад байгаа. Тэгээ өнөөдөр бид нар гэр хорооллын хөгжлийг дэмжих гэдэг ийм зээлийн бүтээгдэхүүн гаргацсан зах зээл дамжлагчтай санал болгоод явж байна. За энэхүү бүтээгдэхүүнээр жишээ нь манай энэ туссан агаар ангиллын дулааны ноцоосыг авах юм бол сарын 1% хүүтэй багчжээ. Голомт банк гэр хорооллын бүсийн агаар хөрсний бохирдлыг бууруулах, эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн технологийн хэрэглээг дэмжих зорилгоор ногоон өргөх, ногоон бичил бизнесийн зээл бүтээгдэхүүнүүдийг иргэд болон бичил бизнес эрхлэгчдэд санал болгож байна.